Ер нь л тэгэл хужаагийн мэдлэлтэй гэрэл их санд юм дөө. Энд ирээд одоо би чи 7 сард ирээл одоо хүүхдээ сургуульд орох гэж хахад 9 сарын 1 болоод аав ээж нар бүгд хүүхдүүдтэйгээ зураг авахудаа тавьж хахад энэ халтар машин дотор хар тоосон дотор явж хахад Атхаахан. Тэгээд гэхдээ ер нь бол яг хаа энд машин гэдэг зүйлтэй ингээд нэгэнт ингээд яачаар ерөнхийдөө тэгэл тэрэндээ дуусаад явчихдаг юм. Энд ирээд нөгөө ахын маань хэлсэн үг амар ингээд бодогдоод идэг байхгүй. Ах чинь намайг ингээд анх хэлээд ирэхэд тэр газар чинь эмэгтэй хүн гэж боддгоо газар чи өгснэгээ явах гээд байгаа ингээд тэгж яхад би амьдрал хаачл өөхөх бол нөгөө уурхай нүхэнд ч өөхн тэнд ч өөхөн штэ гэж алгадуулж ирсэн шүү дээ. Би одоо энэ постуудыг ингээ гаргахад байдаг. Одоо энэ постэр ингээ нэг машин ингээ гаргахад ингээ 200 эдэн мянган цаас авдаг гэж байна. Нэг ингээ одоо нэг ачааны машин ингээ энэ ууршаа хэл гаргахад тэр машинаар гаргахад тэгэхэд 200-аад 100 эдэн кило 200 кило компаниудаас авдаг гэж байна. 100 гаруй машин гарлаа гэж бодоход чи хэдэн төгрөг болох вэ тийм ээ? Тэгэхэд манай замыг хар энэ урдлын гарсан замыг хар урд бол зүгээр шилшиг зүгээр дагонслох газар байхгүй л гэхгүй шүү дээ бид нар. Тэгэхээр одоо манай энэ замыг хардаа одоо энэ хажуудалд байгаа зам чи одоо хэддгээр зууны үед тавигдаж ирсэн коронавигийн өмнөөс бараг л тавигдаж ирсэн зам. Ийм л юмн дээр ингээл жолооч нар нь явна шүү дээ өөрхий. Тэгэл дугуй нь хаагарна ингээл энэ авар асуул гарах боломж чи энэ дээрээс л үүсэж байгаа ш. Ер нь бол энэ зам тавьж байгаа улсууд энэ төр ямар сэтгэлгүй тавина. Энэ олон амьтны үр хөвгүүдээр гэр амьдралаа авч явах гэж байгаа амьтдыг үр зээлд оруулж болох шиг айтайхан зам тавьчихгүй. Хөвгөө юм хийж байгаа улсуудыг бүр бодохоор ингээд хэцүү л. Тэр байгаль орчин ирлээ гэж стан байгаль орчноос өгчлээ байна. Хуулахгүй зүгээр байлгах чи шүү дээ бид нар чинь. Бүтэн өдөржингөө байгаль орчны шалгалт ирсэн гэл. Тоос босохгүй гэж заяа. Тэгээд манай энэ цаадны нафтнуудыг хар амар юмнууд одоо ингээд жолооч нар чи ачлалтанд ороод гараад ирэхэд зүгээр нүд шүдэл гарч ирж шин. Уртын зам бол үнэндээ л амар. Та нар уртын замыг дагаа яваад явах юм бол бас ирэхээс засвар ороод дундаа бол засвар игээ барай дээр одоо ингээд бороо мороо ихтэй үед бол одоо тэгэл нөгөө хогтцсон замнууд чинь тойрох гэж байгаа л осол аваар тэр бүх юм чи гарч байгаа шин. Жолоочийн ажлыг хүмүүс бол их амархан л ажил өрөөл барайл явж идэг л ажил гэж. Энд чинь хамгийн амар стресстэй ажил юм шүү дээ. Ер нь бол амар яатарна. Хэл дээр очил одоо тэгээд нөгөө игнэ байраар орохгүй тэгээд ингээ игнэ байр алдах юм бол тэгээд эргээд нөгөө игнэ байр олох гэж юу юм болно шүү дээ. Тэгэл одоо энэ тойл мойл энэ төр хамуулах юм бол тэгэл вег тойл гэж тэгээд чинь 100 мянга гэж явж шүү дээ. Нөгөө том машины юм чинь. Тэгээ эн чинь угаасаа очир тулцсан. Урагшлахт нь урагшлаад нөгөө зогсоод урагшлахт нь урагшлаад явахгүй болохгүй. Цааш. Цаад руу бичиж идэх. Энэ хуучлагын чи уяагийн тайлаад энэ заримдаа одоо эдэр чи ингээд тэглээд авч чадахгүй заяа. Дээр нь ингээд гарна штэ. Энэ контейнер дээр чи гараад өөртөө хучлага авна штэ. Ажилчин угаасаа эмэгтэйлэг байх ямар ч юугүй болгочоод штэ тий. Одоо тэгээд хорон умсаа будаад нэг сайхан бай гэхэд гэхдээ тийм гоё эмэгтэйчүүд байгаа. Бас тий. Зүгээр хомс хормоос хэлэгцэн хүүхнүүд гоё хүүхнүүд явж л байдгийг. Тэгээд тэр чин хүний өөрийгөө авч явах байдлаас л шалтгаална л та. Одоо зарим энэ машинууд нь одоо энэ арвч байдгүй байхгүй. Одоо тэгээ шууд ингээ контейнерыг ингээ тавьчихсан. Одоо энэ одоо артлын нэг арвч гэдэг ороод байгаа тэр нэг сагс шиг юм байна штэ. Эмгүй машинууд байдаг байхгүй. Одоо зүгээр контейнер ингээ дангаар нь тавьчихсан зэ. Тэгээд чи энэ контейнерийн өөд ингээ авираад гарна гэж боддоо. Гарна штэ. Одоо тэгээ өөр арга байхгүй штэ. Хэний гуйхан тэр хүмүүс чинь бүгд л ажиллах явж байгаа юм чи. Нөхрөөс ер нь тусламж авах. Гэхдээ тэгээ анх үедээ аав тэгэхээр энэ чинь Монгол энэ хоёрын хооронд чи зөрчин штэ.
зөөрөөд ингээ хоёр газар явж иж одоо тэгээ чи миний гочлогыг ирээд аваадаг үг гэх юм уу. Тэгэхгүй шүү дээ тэгэл шин. Эрэхлээ цууж авсан байхгүй шүү дээ тэр чинь. Зарим үчнэр гомдох юм уу гомдох нэрээ ингээд нэр ажлаа хийгээл яваадах юм. Нөгөө хаан банк, хатан банк хоёртой ураалгацаа ингээд хэлгээр нь өрөвдмөр нэг боддгийм шүү дээ. Хаан банк нь хураачна, хатан банк байхгүй. Хатан банк үлцийн ураасаа тэгээ найз нь юмгүй үлцэн гэж явж идэгэн шүү дээ. Нэг 5 жил ажиллаад ядаж нэг гэртээ очиж суугаад нэг барай суухантай болчихоос л гэсэн л бодолтой юм гэж бодоод байгаа шүү дээ. Одоо 5 жилийн дараа хэд ядаж нэг хэдэн хүүхдүүд дээр очиход 2 хүүхдээр 2 3 хүүхдээ нэг төлбөр асуудалгүй төлждөг. Тэгээд нэг ороо суухад нэг байртай тэг нэг унах унаатай болчоод нэг ядаж нэг дэлгүүрийн боломж гэсэн нэг хэмсэн л. Хужаагийн яг машинуудаа л ерөөсөө 2-оос илүү контейнер очтгоо шүү дээ. Манайх ч одоо яг нэг контейнер очдаг машинд бол нэг машин 4 машины ачаа гарч ирнэ гэсэн. 4 машины ачааг одоо нэг машин нэг жолооч гаргаж ирнэ гэсэн. Тэгээ цалин байлан муу шүү дээ хөрхий. Өмнө нь одоо сайн байсан шүү. Гэхдээ яг сая муудаад байгаа. Одоо бол муудаад байгаа. Одоо тэгээ төмөр зам тавьжвал төмөр зам тавиад төмөр замаар төвөөгөө нүүрсээ зөөдөг болно гэдэг байгаа. Төмөр замаар нүүрсээ зөөдөг болчих юм бол одоо бас тэгэл нэгсэг амтнаа ажилгүй л болох байх та. Энэ талынх нь нөгөө ачаатагийн тал нь нөгөө дандаа эвдэрсэн байдаг болохоор ингээд ийм амар донслоо зөөлөх явахгүй. Тий одоо ингээд миний ингээд ойр орчны одоо жолооч нар ингээд найз нар маань байдаг л та. Тэгэл уц юрмсээр яриад ихнэр хүүхдээ ингээд тэгээд хатас ирдээд байдаг гэл энд одоо ямар амьтаа ардхав дээ ингээл амьдрах галаас амьдралаа авах. Би бол одоо энд бол ирээл нэг тийм жаргалаа өгөөл нэг хөгж яваад идэг хүн байдаг л ах гэж бодож байна. Ер нь л тэгэл хужаагийн мэдлэлтэй бид нар тэгээд очиод ачаа буухгүй бол тэгэл халуун ундаж бай, хүүтэнтэж бай тэгэл кавинд л хөвтөж шин. Буулгахтлал кавинд. Нэг 7 хоног моног л энтер хэвтгөл зүгээр л изи асуудал гэдэг шиг юм болно шин. Тэгэл яг ингээд нарны өөдөөс харуулаад парклаа тавьчин заяа. Тэгэл ингээд энэ машин чинь хэмжээтэй түлштэй заяа. За эндээс ингээд цагаан аднаас ингээд богны машин бол нэг за их сайн компани бол нэг 140 литр түлш хийж гэн заяа. Ийм одоо энэ машиныг ачаа. Тэгээ энэ түлших хөрөхгүй болол чи өөрөө түлшээ гэн штэ. Тэгээ одоо энэ хүний хүнд ачааг одоо тэгээд яах вэ? Бид нар одоо түлшин дуусчих юм бол өөртөө түлшээ авч хийхэл бид нар ямар ажиллаа ачаа байгаа тийм үү? Сони юм ярьдаг газрууд бас зөндөө хөө зөндөө. Одоо бол яг харьцангуй нэг үүтэй урд орол 7 хоног кавинд явж байгаа нэг ачаагаан болгоод ёох Монголынхаа бараг харлаа гэл. Би ч одоо сая ингээд нөгөө хилийн наадал дээрээс ингээд өдөр болгон цаашаа даваад байгаа байхгүй юу? Тэгээд яг эрээс нь явж байгаа нь сайхан л байгаа юм. Уул нь ингээд мөнгө нь яваад байгаа сайхан гэж бодоод байгаа. Тэгсэрнээс ингээд чи боддоо баян ингээл гахаа тэхний мах идээд ахаар чинь бүр нэг сайхан чансан мах идчихсэн ингээд ямарсан дэ сая тэр юунд орчоод цайны газар очиж жимби цэгэлчээд ястаа мах аваад идээ сууж идэв шүү дээ. Энэ зам дээр гараад хоолгүй компаниуд зөндөө байгаа. Хоол өгдөггүй. За зарим компани араас нь хоол унд хүргээд өгдөг компаниуд ч байгаа. Янз янзын компаниуд байна дөө бай. Тэгэл жолооч нар дуртай бол ажил дурггүй бол цаан чин зүгээр зөндөө жолооч нар байна. Нэг нэгийг нөхөл байх л да нэг ажил амьдрал юм чи. Гэтэл Монгол хүн монголоо гэсэн сэтгэлтэй байж чадахгүй л гэж бодож байна. Тэгээ нэг жоохон ингээд нэг хүний өөдөөс хараад нэг хэдүү гэлцдэг хүнийг бол дорн ажиллаас олцдог. Цалин мөнгө ингээл хасах гэлээ төрч төлөө хасах гэлээ гэл ингээл нэг 5 өгөөдөөс нь хэлээ жоохон цор гिचх юм бол тэгэл ажилгүй болох тийшээ л хандсан шүү дээ өгшөө. Одоо эндээс ингээл явж байгаа зам дагаад явж байгаа жолооч нарыг ингээл халтаас юм сууж байгаа заяа. Урд буудалд ороод ус цасанд ороод гялтаас юмнууд наашаа гараад ирэн заяа. Өө тэнд чинь адуу наашаа дотор адуу наашаа гэдэг ингээд одоо ингээд машинуудаа бүгд юм баашаа парклцсан. Гой цэвэрхэн бүх юм талбайг хятадууд бараг заримдаа баярлах юм. Яг одоо тэр хилийн аман дээрээс заяа цаашаа ингээл даван готл чинь шаал өөрөөр ч үглээж байгаа. Хэмжээнээс энэ үртэг хэсэгхэн хугацаанд тэр бартаатай замуудыг ч туулж дээ яг эмэгтэй хүний гэж төсөөлөхөөр хийж чадмааргүй хүнд ажиллаж юм шиг өөрөөс чинь сонсголоор магадгүй хөнгөн ч ажиллаж юм шиг тийм ийм мэдрэмж төрүүлсэн яг галтай цогтой гоё ярилцлага өрнөөс нь маш их баярлаа. Амьдралаа сайхан ар гэрээ сахиад сууж байгаа тэр эхчүүдийн ээжүүдтэй хандаад хэлэхэд бол амьдралаа хайрлаарай. Энд амьдарч ажиллаж байгаа хүмүүс чинь бол тийм амар мөнгө олохгүй явж байгаа уусууд биш шүү л гэж хэлмээр байна. Амьдралынхаа төлөө явж байгаа энэ халтар ирчүүдэд хайрлаарай л гэж хэлээ.